За залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ маань 2017 оноос хойш Ховд аймагт уламжлалгын зохион байгуулж байна. За эхлээд бол туршилтаар зохион байгуулад одоо хөдөлмөр эрхлэлийг дэмжих арга хэмжээнд маань орж ирсэн. За 18, 19, 20 онуудад бол эргэн төлөгдөх нөхцөлтөө маш олон одоо залуучууд маань шалгаруулдаг байсан бол одоо өмнөх оноос эхлээд одоо буцалтгүй болсон. Тэгээ гарааны бизнес маань бас одоо буцалтгүй байх нь илүү үр дүнтэй байна гэдэг үүднээс бол буцалтгүйгээр залуучууд маань гарааны бизнесээ одоо санхүүжилт авдаг болсон байж байгаа. За өмнөх жил бол Эрдэнэ бүрэн сумын эрчимжүү сойны аж ахуй гэж төсөл маань шалгаж буцалтгүй 10 сая төгрөгөө аваад энэ жил бол одоо тэр эрчимжүүлж шинэ төлөө гаргаж авсан бас амжилттай сайхан хэрэгжиж явж байна. За энэ жилийн хувьд бол манайх зарлаад 10 гаруй дахь хоног дээр явж байна. За нэг 3 хоногийн дараа бол бүртгэл маань дуусна. За 12-ноос нэгдүгээр өдрөөс одоо Улаанбаатар хотоос стартап Монголын төрийн бас байгууллагын одоо менторүүд, зөвлөхүүд, залуучуудтайгаа хамтраад одоо зохион байгуулахаар бол төлөвлөлөөд ажиллаж байна. Энэ жилийн хувьд бол өнөөдрийн байдлаар бол яг 103 залуу бол бизнес санаагаа одоо өрсөлдөөж, уралдах, бас суралцаж нэгнээсээ туршлага судлахаар бол одоо бүртгүүлсэн байна. За энэ маань одоо 11 бүтэн сайнны 11-ний 18 цаг хүртэл бид нар бүртгэлээ авна. За тэгээ 12-нд нэгдэх өдөр өглөө 9 цагаас эхлээ сургалт арга хэмжээ шалгаруулалт маань үндсэндээ 2-3 өдрийн хугацаанд 72 цагийн сургалтыг зохион байгуулдаг байгаа. Тэгээ энэ удаагийн арга хэмжээнд маань бас шилдэг, шинэлэг одоо мундаг гарааны бизнесүүд оролцох байх шалгарх байхаа гэж бодож байна.